Студид тавтаа барил. За энэ өдөр бас эглэлээс студид хүрэлцэн ирж утга зохиол, уран зохиолын шүүмжлийн талаар бидэнтэй хүрэлцэн ирсэн зочдтой үзэгч та бүхэн танилцуулъя. Орчуулагч, яруу найрагч Нэргуугаа хүрэлцэн ирсэн байна. За мөн шинжлэх ухааны доктор профессор Галаатар багш хүрэлцэн ирсэн байгаа. За мөн Монгол Улсын боловсролын их сургуулийн доктор профессор Инхбаяр багш хүрэлцэн ирсэн байна. За мөн судлаач доктор Баттүр хүрэлцэн ирсэн байгаа. За мөн судлаач шүүмжлэгч Батсүр хүрэлцэн ирсэн байна. За харин миний нөгөө талд зохиолч шүүмжлэгч Батуйг хүрэлцэн ирсэн байгаа. За Монголын үндэсний олон нийтийн радиогийн нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Нацаг дуржийн шагналын яруу найрагч Нямлхавг мөн студид маань хүрэлцэн ирсэн байна. За мөн судлаач Чойдог Жамс манай студид хүрэлцэн ирсэн байгаа. За энэ удаад надтай харин нэвсэг харцганы хэлэлцүүлгийг хөтлөхөөр манай эглэлээс ерэн сурвалжлахны эмнэлгийн сэтгүүлч Батсайхан сэтгүүлч хүрэлцэн ирсэн байна. Ингээд үзэгч та бүхэнд бид энэ удаад утга зохиол, уран зохиолын шүүмжлэлийн талаар хөөрөлдөж, за энэ салбарт бас уран бүтээлээ хийж аваа хүмүүсийн санаа оноо, байр суурийг хүргэх юм. Хамгийн ихний асуултыг би бүгдэнд нь тавья гэж бодож байна. Миний хувьд бол одоо ганц яруу найраг, за үргэлжилсэн үгийн зохиол гэд бүгдэн дээрээс нь хараад маш олон одоо юу гэдэндээ сэтгэлд буухгүй зарим нэг үг хэллгүүд оноогүй хит чамин гоё үгнүүдийг нийлүүлсэн юм шиг зарим одоо дууны үг шүлгүүд яруу найраг гэд олон зүйлүүд байна л. Энэ дээрээс би зүгээр хамгийн ойрын жишээг л ирж татж байгаа. Гэхдээ энэ миний хувийн үзэл бодол шүү. Ихийнхээ хээлэнд зарагдсан унагч гэдэг юм уу. Ингээд хийж байгаа нь өөрөө яг энэ одоо логиктой, зүйтэй байх гэдэг юм уу. Энэ одоо агуулгыг яаж харуулж байгаа л гэж ер нь уран зохиол, яруу найраг, утга зохиолын яг энэ мөн чанар, онол гэдэг юм уу. За тэгээд энэ судлал шүүмжлэл өнөөдөр ямар төвшөнд явж гин гэж та бүхэн бодож байна. Жишээ нь та бүхний одоо шүүмжлэлд хэлэхээр ганц жишээ байвал илүү хэлж өгөөч гэж. Надаас хэлдэг. Аха. Гоёстэй. Тиймэрхүү юмнууд аягүй их тохиолддог. Ер нь одоо дөнгөж өшигдөр ороохон төрийн шагналт төгжмийн зохиолч Жанснаар уул шоолж ин лээстэй манай яруу найрагчтай дууны үг ер нь их логикгүй болсон. Учир шалтгааны талаасаа их дутмаг болсон. Зэрэгэт зүгээр актер жишээ татъя гэвэл хэнийч гэсэн юмд байж л байдаг. Үгүй ятгана нэг усны талиас арцхайн цагт гэж тийм ээ. Нефтээр бүрхэгчсэн нуур байсан бол үгэмээр. Тийм ээ. Иймэрхүү юм чинь бол зүгээр галсан сүхэн яруу найргийн мөрөөддөл таарч болно. Тэр зөвшөөрөгддөг гэдэг тийм ээ. Дууны яруу найраг нэг л тийм болчиход байгаа юм л да. Ер нь яруу найраг жаахан тийм болчиход байгаа юм л да. Хүмүүс юугаа уншихгүй, ном уншихгүй. Яагаад сүүлийн үед ёстой оргил болсон яруу найрагч гарч ирэхгүй байгаа юм. Яагаад оргил болсон Эрдэнэ гоо шиг сайхан үргэлжилсэн үгийн зохиолч гарч ирэхгүй байгаа юм бэ гэдэг маань яг залуучууд маань ном уншихгүй Монгол ахуйгаас аягүй холдчихсон тийм үү? Дандаа хуурай. Тийм нэг модон үгтэй болцсон юм бол сайн яруу найрагч нар бий л дээ. Тэгээд хажуугаар нь яаж ийнө гэхээр нийгмээ дагаад гадаад сэтгэхгүй аягүй ороод ирсэн. Тийм үү? Харахад үг нь монгол юм шиг боловч сэтгэлгээ нь гадаад тийм ээ хөнди нэг одоо нэг моцсон эрэм хоёр шиг хоёр нэг үг хэлцэж байгаа юм шиг. Тийм эн чинь яаж байгаа юм бэ гэхээр нөгөө л мөн яаж юм бэ гэхээр харахад тухайл амьдрал гэж үг байдаг тийм энэ чинь амьдрал гэдэг үг яруу найрагт ороод ирчихсэн байх юм бол айгу хөнди сонсогддог байхгүй нэг Европ талын тийм би амьдарч байна би авгаатайгаа амьдардаг гэж би Улаанбаатарт амьдардаг гэж энэ чинь Улаанбаатарт аж төрдөг энэ гэж үгүй ядах нь ам зуудагч байсан яа. Би энэ дээрээс иймэрхүү Монгол сэтгэхгүй энэ ухаандаа энэ шорс энэ хатуу угаасаа ер нь дэлхийн хүн төрлөختөнд тийм болчиход байгаа юм шиг байна. Би үргэлжлүүлээд Галаатар багшаас асууя. Залуучууд ном уншихгүй байна гэж шүүмжлээ. Гэтэл номыг нь уншуулад тэр хүмүүс сурж явах, судалж явах хэвээр ном нь өөрөө яг үнэхээр тэр хүмүүсийн оюуны бядын тэлэх гэдэг юм уу тэр хүмүүст нэг ухаан суулгах тэр хүмүүст бас нэг өөр ямиг өөр сэрх мэдрхүүгээр олж харах тийм ямиг нь уншуулах хэмжээнд ном гарахгүй байгаа учраас залуучуудын сэтгэлгээ өнөөгийн одоо залуучууд биднийг хамгийн их шүүмжилж байна л та нар юм уншихгүй байна мэдлэг тутмаг байна гэж асар их шүүмжилж байгаа мөртлөө тэрнийг нь бэлдэж өгөх хэрэгтэй ахмадууд бас юу хийгээд байна гэдэг ийм асуулт байна. Та энэ дээр ямар байр суурилаар хэлээ?
Тийм. Тэгэхээр яг ер нь уран зохиолыг үгийн урлаг гэдэг юм л та. Тэгээ үнэхээр урлаг. Тэгэхээр энэ урлаг гэдэг юмыг бүтээдэг хүмүүс бол авьяас бэлэг гэж нэг чухал юм тэр хүнд өөрт нь байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг сүүлийн үед ном зохиолуудын чанар муудж байгаа тухай тийм яриа бол их л байдаг. Үнэхээр одоо хэл найруулгын ч юм уу хэлийг одоо эзэмшиж эрхшээж байгаа одоо ур чадварын тэр талууд нь сул. Дээр нь одоо бизнес арилжаа худалдааны тийм ээ мөнгө санхүүгийн ч юм уу иймэрхүү зорилгууд нь хэтэрхий их түлхчгээд ингээд одоо зохиолын чанар муудж байгаа одоо тийм талууд бол байдаг. Гэхдээ одоо бүх зохиолч ийм одоо зохиолууд муу болчлоо гэж одоо хэлэхэд бол энэ бол хэтрүүлсэн хэрэг болно л доо тийм. Одоо маш их чадaltaй сайхан одоо зохиол өчсөж байгаа одоо залуучууд байна. Яруу найргийн бүтээлүүдийг энэ одоо сонсож байхад авууштай магтууштай одоо сайхан бүтээлүүд бол туурвж байна. Тэгээ яг энэ дээр бол одоо энэ нийгэмд өөрт нь нэг тийм томоохон сэтгэлгээний юм уу аж амьдралын хөвшлүүд өөрчлөгдөх ч юм уу одоо иймэрхүү нийгмийн нөхцөл байдлуудаас шалтгаалаад уран зохиолыг хүн болгон бүтээж болох юм шиг нэг тийм ойлголт ялангуяа залуу үеийнхний дотор бол их болсон. Тэгэд өөрийнхөө бичсэн бүтээлд одоо хайргүй хүн гэж байхгүй шүү дээ тийм. Ямар нэг юм эхлээд дуусчихсан бол одоо миний энэ бол ямар нэг юм боллоо. Ийм үнэт зүйл одоо энэ дотор нь байж байгаа юм. За энэ бол одоо залуучууд ийм насны одоо хүмүүс бол миний зохиолыг сонирхно гэдэг чиг юм уу те. Нэг иймэрхүү маягийн одоо шалгуураар өөрийнхөө одоо бүтээлийг ингээ үнэлээд бүтээл болчлоо гэж гаргадаг. Гэтэл тэр нь бол ерөөсөө уран зохиол гэдэг юм чинь бол хүүхэд ч байна уу, хөгшин хүн ч байна уу, идэр залуу хүн ч байна уу, хин ч уншлаа гэсэн тэр хүмүүст нэг ижил үйлчилгээ сайхны мэдрэмжийн тэ үйлчлэгээ одоо үзүүлдэг тийм л урлаг шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө тэр талын доголдлууд ингээд их болох. Дээр нь түрүү ярьсан тэр мөнгөний сонирхол юм уу арилжаа 8 хийгээд бас нэг бизнес болгоод амьдрал ахуйгаа ингээд жоохон сайн болгох чи гэдэг чиг юм уу. Яг одоо өөрт авьяас байна. Би угаасаа ингээд зохиол бичихгүйгээр одоо амьдрч ирнэ чадахгүй юм гэж ингэж төсөөлдөг ч юм уу те өөрийгөө чагнах энэ чадварууд ингээд багассан. Хоёрдугаар утга зохиолын одоо уран сайхны шүүмжил гэж нэг салбар байдаг. Энэ шүүмжил үндсэндээ бол энэ шүүмжлийн үйл ажиллагааг эрхэлдэг хүмүүс бол хэтэрхий цөөхөн. Тэгээд зохиол бичдэг хүний тоо маш олон болсон. Ингээд эхлэхээр чинь зэрэг жишээ нь одоо хуучин тэр социализмын үеийн төрт чинь бол улс одоо тэр зохиолуудыг хянаад тэгээд цөөхөн тооны одоо зохиолууд гардаг байсан учраас тэрүүнд шүүмжлэгчд хүрэлцдэг байсан. Гэтэл одоо бол хүн болгон өөрөө өөрсдийнхээ дур хүслээр өөрийнхөө мөнгө төгрөгөөр өөрийнхөө бичсэн одоо бүтээлийг хэвлүүлээд зах зээл дээр ингээд борлуулж байгаа учраас хяналт тавих тэр механизм нь бол байхгүй болсон байна. Энэ яруу найрагчдыг одоо шүүмжилж байгаа судалгаа гэж ярьж байна. Одоо түрүүн нэргүй хөвдөл одоо шоолох маягаар ингэж ярьж байна. Энийг бол би бодохдоо судлаач шүүмжлийн тал их дутмаг ажилтдаг юм болов уу гэж ойлгож байгаа шүү дээ. Яг тэгэхээр энэ голдрол руу орох тэр одоо алдаатай бичих одоо логгүй бичхийг голдрлын засч өгөхийг би энэ судлал шүүмжлэлийн одоо гол үүрэг болов уу гэж ойлгодог. Энэ тал дээр бол одоо төлөөллүүд нэлээд байгаа учраас хэлээ л дээ. Энэ дээр судлал шүүмжлэл маань одоо үнц үүргээ бага одоо биелүүлдэг юм болоо эсвэл одоо юу нь болохгүй байдаг юм бол гэдэг юм. Таны ярилцлаган дээрээс би нэг уншижсэн муу уран зохиолтой гэдэг юм уу тийм үндэст ингэж хизээж байхгүй утга зохиолтой гэж тэгэхээр зэрэг одоо бид үнэхээр ямар яваад байна гэдэг дээр тий яг ер нь утга зохиолд бол тэр үндэстний өөрийнх нь ухамсар оюун санаа соёл бэлэг авьяастай тэр бүх зүйл бол тэр зохиол гэдэг юмд шингэдэг. Ер нь алив төрлийн урлагт өөрт нь тэр үндэстний дахин давтагдчихгүй онцгой. Ерөөсөө тэр үндэстний хүмүүст л таалагдах, таалагдах тухай асуудал байгаа болохоос биш бид нар Оросын нэг зохиолыг уншаад тэндээс сонин хачин зүйлийг олж үзэж болох боловч тэрний үнэт зүйллүү тэр болгон орж одоо чаддаггүй. Тэгэхээр зэрэг яг бас эндээс яриа гарч ийн л дээ.
шүүмжлэл одоо ер нь их тааруухан байна гэж. Энэ үнэн. Уран сайхны шүүмжил гэдэг юм чинь бол нэгсэн одоо утга зохиолыг одоо эрүүл сарвал байлгах, бас тэр уран зохиолын үнэт зүйлүүдийг одоо нийгэмд олонний өмнө гаргаж тавих. Хэрв тэнд ямар нэг хэтэрхийлэл алдаа оноо гарч явах юм бол тэрийг зас залруулж байдаг, зөвлөж байдаг ийм зүйл. Тэгэхээр уран сайхны шүүмжил бол өөрөө урлаг. Тэгэхээр тэр үгийг зохиолч хүн үгийг буйлуул зохиолоо тэтгэдэг бол шүүмжлэгч хүн яах ёстой гэхээр голыг олж онох. Тэгтээ бас уран сайхны шүүмжил өөрөө урлаг. Тэрийг уншиж байгаа уншигч бол яг зохиол уншиж байгаа юм шиг тэрнээс ч илүү одоо сэтгэл ханамж авч явах тийм зүйл байгаа юм л да. Тэгээ яг ер нь одоо нэг хэсэг бол шүүмжлэгчдийг одоо төрөөс бодлогоор одоо бэлтгэдэг байсан. Одоо болохоор чинь зүгээр л одоо ингээд зөндөнд орчихсон. Тийм төрөөс юм уу утга зохиолын байгууллагуудаас системтэй одоо явуулж байгаа тийм сургалт, мэрэгжил дээшлүүлэх тийм ээ гадна дотны одоо газруудаар одоо явуулж мэрэгшүүлэгч гэдэг юм одоо ийм ажлууд ерөөсөө байхгүй. Ерөөсөө уран зохиолын шүүмжлэлийн авьяас гэдэг юм бол зохиолчдынхаас хавьгүй цөөхөн гардаг. Хэрвээ одоо шүүмжлийг үл бүх хүн л одоо зохиолыг шүүмжилж болно шүү дээ. Зохиол дотор янз бүрийн юм бий. Гэхдээ энэ хүмүүст заяадаг тэр авьяас нь цөөхөн учраас тэрийг олох гэдэг бол маш их хугацаа зарцуулдаг юм шиг байна. Нэг тэр юм уу уран зохиол төрөөс заавал тэтгэлэг авах албатай юу? Тэр төрөөс ямар нэг тэтгэлэг тийм юм өсөхгүй шүү дээ. Ерөөсөө тэрнийг одоо тийм өөрийн төрлөх авьяас тэгээд уран зохиол урлагийн мэрэгжлийн ийм хүн хийж болох ажил. Гэхдээ тэр авьяас гэдэг юм нь зохиолчдын тооноос итгэхгүй ойролцоогоор бол 100 зохиолчийн дотроос нэг гам шүүмжлэгч төрдөг баг. Ер нь. Тиймэрхүү хайцаатай байх. Иймэрхүү одоо харахад хүндрэлтэй гэдэг юм да хүрэлцээ хангамж байхгүй байна гэд энэ хоёр агшин дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж бид үнэхээр чанартай тэр утга зохиол яруу найргийг гаргаж ирэхийн тулд хойч үедээ бас илүү соён гэгэрүүлэх энэ зүйлийг үлдээхийн тулд тэднийг илүү сайн гэгээлгээр одоо ертөнцийг харах гэдэг юм да хүмүүжүүлэхийн тулд бид яг одооноос юу хийж эхлэх ёстой ингэж заавал төр гэж одоо бид ардчилсан. Тэгээ зах зээлийн эдийн засгт нийгэм шилжчихэд бүх зүйлийг одоо төр шийдэж өгөх ёстой. Төр энийг харж үзэх ёстой гэд ингэж байвал одоо дэлхийн бусад улсуудад бол жишээ нь одоо зарим улс орнууд байна л энэ заавалчгүй төрөөс харж хандаал бүгдийг бэлдэж өгвөл бид бол тийм нийгэмтэй байж үтсэн учраас яах ёстой юм бол гэж. Сая ярианы агуулга тийм тал руу нэх ороогүй л дээ. Энэ ер нь мэдээж ойлгомжтой асуудал. Төр энэ дээр зохицуулт хийдэг мэдгэн тэр гэж тиймэрхүү юм мэдээж байхгүй. Тийм асуулт ч хэрэггүй угаас. Ер нь яг энэ бол нөгөө зөв гэхдээ бас нөгөө аяндаа цэцэрх онолдог шиг ер нь тэгээд явдаг замаараа яваад л үлдэх нь үлдээд үлдэхгүй тэгээд байхгүй болно гэсэн байдлаар хандаж мэдээж болохгүй. Ер нь бол зүгээр яг энэ шүүмж судлал гэдэг юм бол үеийн үед байсан одоо ч байж л л. Тэг ер нь өнөөгийн одоо энэ зах зээлийн нийгэм юм уу энэ чөлөөт ертөнцид энэ үгийн урлагийн хажуу талд дагалдаж одоо хамт урдалд нь одоо зэрэгцэж явж идэг ийм салбар бол ягарахгүй шүүмж судлалын салбар. Тэр энэ шүүмж судлалын салбар өнөөдөр ер нь ямар хувь байна гэдэг дээр бол олон янзын санал бодол байдаг л. Шүүмж судлалд ажиллахгүй байна гэдэг юмнууд нь юу ч хийхгүй байна байхгүй болчлоо энэ гэсэн нэг үзэл бодол байдаг. Ер нь бол зүгээр би тэгж боддог шүүмж судлал урд өмнөдөг яг адилхан л байна. Өмнө нь одоо харьцангуй нөгөө үзэл суртал тал нь давмгайлаад одоо шүүмж судлал их хүчтэй гэж баг төртэйг нийлж төрийнхөө одоо нэг одоо гар хөлдөнд болж явж исэн тийм цаг үе байна шүү дээ. Тэр өнөөдөр зүгээр тэрийгэ мэдээж өгүүлж байгаа юм биш. Ер нь бол өнөөдөр шүүмж судлал яг л явдаг замаараа л явж л байгаа. Уран зохиолоо дагаж ба. Зөвхөн ер нь яг уран зохиолын амьдралыг одоо удирдан заалж чиглүүлэн энэ тэрэг одоо дотн зөвлөгч нь байх ёстой мөстэй энэ төр гэдэл одоо монлын маягийн энэ төр тодорхойлт зөндөл юм бий л дээ. Ер нь бол тэр өнөөдөр болсон болоогүй ер нь одоо залуучууд
За ер нь одоо манай зохиолчид Ахмад үеийн төрөлтөд шинэ уран зохиолын одоо тэр нийтийн тооны яруу найраг маргийн тэргээд тэр хил найруулга дээр бол хүн болгон санаа оногоо хэлдэг шүү дээ. Энэ ч ялгаагүй шүүмж судлаа шүү дээ. Ер нь шүүмж судлыг бол өөрөө нэг айхтар мэрэгжил болоод л нэг сүртэй одоо нэг онлайн физикч энэ гэдэг шиг ийм юм биш шүү дээ. Энэ чинь зүгээр сэтгэл зүрхний асуудал. Бид нар бүгдээрээ шүүмжлэгч нар. Монголын одоо жоохон хэтрүүлээд хэлэх юм бол нөгөө 2 сая хүн болов 3 сая хүнтэй гэвэл тэр одоо насан турсан юм уншдаг одоо тэр хүмүүс нь бүгдээрээ л шүүмжлэгч нар шүү дээ. А тэгвэл бас яг тодорхой хэмжээгээр өөрийнхөө одоо ажил амьдрал болгоод нэг мэрэгжлийн чиглэл болгоод энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг нь одоо нэг жаахан мэрэгжлийн тал руугаа гэх юм одоо тэгж жаахан ялгаж болох байх л да. Зөвхөн миний бодлоор бол шүүмж судлал өнөөдөр үүргээ зохих хэмжээгээр гүйцэтгэж явж байгаа л гэдэг шиг бодож байгаа. Дагаж явж байгаа гүйцэтгэж авиж үзэж байгаа л яад үнэхээр энэ тэр чанартай сайн зохиолууд гарахгүй байна гэж нийгэм бүгнээд байгаа юм бол гэж би зүгээр хувь уншигчийн хувьд тэгээ дээрэс нь түрүүнч галаатар агшаас хэллээ ингэдэг хүмүүс өөрсдөө аль нэг нь сайныг нь унших уу гэдэг юм уу аль нэг нь одоо авч унших уу гэдэг сонголтоо хийж байна гэж. Гэтэл үнэхээр одоо тэр уншаа сурцсан дадаа сурцсан хүмүүс бол одоо тэрний зохиол тэр за энэ нэг иймэрхүү чиглэлээр бичдэг за энийг уншээ өмнө нь нэг ийм юм биччихсэн гэдэг ингээ мэдээд байна. Гэтэл анхлан уншигч гэдэг анхудаа уран зохиол тэр том романыг эхэлж уншиж байгаа тэр өгүүлгийг уншиж байгаа хүүхэд багчууд чинь яаж сонгох вэ? Аль нэг нь сайн гэж сонгох юм. Одоо нөгөө нэг юм чинь бас их нь булангартай бол адг нь булангартай гэж анх бас хүн юу уншиж эхлэнэ гэдгээс ахуулаад л ойлголтууд үүрэн л. Энд шүүмж судлал ягарахгүй туслах хэсэлт бол ер нь бол бас зарим газар нэг тийм хандлага байдаг юм л. Одоо реклам үзчихээд ямар шүдний авах вэ гэдгийг ер нь баг шийддэг шүү дээ. Тэрүүнтэй адилхан шүүмж судлал бол энэ учир нь олдохгүй байгаа энэ үер шиг ийм үед нэг уншигчдад тийм үү одоо мэрэгжлийн бос хүмүүст бол чиг баримжаа болж өгдөг. Ер нь одоо чинь би одоо оюутнуудтай хэлдэг. Та нар одоо залуу хүмүүс юуны өмнө одоо энэ залуу хүмүүсээс чинь одоо аюул эзнэг унш гэж тэгж хэлдэг. Тэгээ аминд одоо би өөрийнхөө үргийг гүйцэтгэж байгаа гэж бодож байгаа. Яг тэр тэднэрт ямар нэг байдлаар би чиг баримжаа болж өгнө шүү дээ. Тэгээ зүгээр уучлаарай өөрийнхөө жишээлэд нэг сүртэй юм ирдэ. Ер нь одоо энд цугаа одоо манай энэ залуучууд гэр Ахмад багш нар энэ төр одоо ингээл энэ хүмүүс бүгдээрээ л ер нь зохих хэмжээгээр бас нийгэмд ямар нэг байдлаар чиг баримжаа болж өгдөг. Тхийг одоо хийчихэн шийдэг. Би асууя залуу хүний хувьд та жишээ нь өөрөө одоо яг хэнийг өрсөж чинь гэдгээс айлаа яриагаа эхлэв. Тэгээд танд шүүмжлэх зүйл одоо яг үнэхээр юу байна? Юуг одоо залуу хүний нүдээр хараад ингээд нэг өөрчлөлт гэдэг юм уу юм байна. Одоо ингүүл бид илүү залуу үедээ бас нэг сургууль мөжүүлэх за тэдэнд бас нэг өөрийнх нь тэр оюун ухаанд илүү нэмэр олчих тийм зүйлийг үлдээх юм бол гэж төлөвшүүлэх юм бол гэж. Яг энэ яриаг ярихын тулд эхний ээлжинд одоо юу гэдэг залуу үеийг яаж төлөвшүүлэх үү, яаж хүмүүжүүлэх үү, яаж одоо юу гэдэг тийм ээ зөв хүн бий болох вэ гэдэг асуудал маань өөрөө эргээд утга зохиолын судлал шүүмж, урлагийн судлал шүүмжлэхээс илүү тэр боловсролын тогтолцоо одоо нийгмийн тогтолцоо гэдэг асуудал руу хандчих байх л та. Зүгээр яг ихтэй сургуульд багшилдаг гэдэг үүднээсээ одоо ярих юм бол нэгд тэгж ярих юм бол хоёр зүгээр хувь хүн гэдэг үүднээс ярих юм бол түрүүний өөрийн чинь хэлснээр одоо манай нийгэм бол чөлөөтэй ардчилсан нийгэм тийм ээ. Хүнд ч одоо юу гэдгийг очоод чи энэ номыг унш гэх эрх хэн буугаадч байхгүй. Хэрвээ та насанд хүрсэн хүн мөн юм бол. Тийм болохоор бол бас асуудал арай өөр өнцгөөс харагдаад эхлэх байх л та. Харин ихтэй сургуульд даа ялангуяа багшилж байгаа хүмүүсийн гол үүрэг нь бол оюутнуудаа бэлтгэхтэй даа ялангуяа одоо энэ боловсролын сургуулийн багш одоо инх хоёр багшийн гол үүрэг нь бол тэр 10 жил багшлах тэр хүмүүсийг л бэлтгэл тэр зөв багш нарыг бэлтгэл хамгийн гол үүрэгтэй байх гэж болгодог. Ингэчээж бид нар 10 жилээс тийм зөв боловсролтой зөв төлөвлөсөн хүүхдүүд ихтэй сургуульд орж ирснээр цаашаа илүү эренб шат нь илүү ахих байх гэж болгоод байна. Би Батцуур судлаачаас асууя. Та хамгийн сүүлд юг шүүмжлэв гэж. Юг уншаад юун дээр бас шүүмж санаа нойлмоор байна. Хамгийн сүүлд чинь дууны тухайн гэсэн баха. Яг энэ уншихгүй гэдэг нэг юм ярьж штэ. Тэр энэ чинь нөгөө хүүхдүүд уншихгүй байгаа залуучуудын буруу биш. Уншихаар юм бичихгүй байгаа хүмүүст л асуудал байгаа л гэсэн үг болчиход байгаа байхгүй юу? Тий. Манай Батуйг докторийн нэг шүүмжлэр байд юм да нэг.
Harry Potter ч юм уу тийм Нарныгийн ном гэх кино үзээд байгаа хүүхдийг одоо багасаа л тэд нар чинь нөгөө Том Жеригээс эхлээл барууны киноны үзээ явчихж байгаа шүү дээ. Тэгээ яг сургуульд орохлоор нэг өнөг чон хоёр гүзээтэй шард солжээ гэдэг нэг юм уншуулад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тийм урлаг гэдэг ойлголтоосоо илүү энэ нэг уран зохиол гэдэг хичээл юм байна. Би энийг уншаад дүн авах хэрэгтэй юм байна гэсэн нэг ойлголт болоод ирж байгаа байхгүй юу. Тэгээд ном тийм нэг л ер нь номд дуртай болсон хүн бол тэгэл тэр бүрэл явцдаг шүү дээ. Тэр дуртай болох ёстой юм шиг байгаа юм л та. Тэхийн тулд бид нар бас л адилхан тэр электронцсон технологичсон тэр ертөнцийн өмнө л өөрийнхөө зохиол юм оруулах хэрэгтэй юм шиг байна. Тийм багаас нь тийм ээ. Тэгжиж нөгөөдхийн адилхан болох ёстой юм шиг байна. Тэр одоо ингээл үер болцсон мэдээлэл асар их болоод байгаа. Өмнөх нийгэмтэй бол харьцуулахад айгүй төвөгтэй шүү дээ. Өмнөх нийгэм чинь болвол галуулд одоо хяналтаар ороод тэгээд нэг хитгэн тооны зохиолч тэгээд зохиол гарахаар нь бүр тэрний тухай шүүмж гарах ёстой ч гэдэг юм уу тиймэрхүү тогтолцоо шүү дээ. Одоо бол хин дуртай хэвлүүлээд явчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь тэр гарч байгаа ном болгоныг шүүмжилт ч юм уу мэрэгжлийн зүгээс үнэлгээ өгөх ямар ч арга байхгүй болчиход байгаа байхгүй юу? Зүгээр бид хэд бол яг зохиолч гэж үзэж байгаа нэг хідэн хүрээндээ л яриад байгаа шүү дээ. Бүх сая ямар ном уншиж ийн гэж асууж байгаа. Шинээр гарч байгаа номыг л уншихыг бодож байгаа. Гэхдээ шинэ гарсан ном чинь бол зохиолч гэж боддог хүмүүсийнхаа л номыг унших нөхөөс биш хүн болгоны шинэ номыг бол унших ямар ч боломж байхгүй шүү дээ. Өнөөдөр чинь тийм ээ. Тийм болцсон байгаа байхгүй юу? Тэгээ хэвлэлийн газруудын одоо тэр нэг ажил байх хэрэгтэй юм шиг байгаамаа. Ер нь тэр зах зээлийн голдролоор явж байгаа газар чинь бол хэвлэлийн газарт зохиолч зохиолоо өгд юм байна шүү дээ. Тэгээ хэвлэлийн газар тэрийг хэвлэя гэд гэрээ хийгээд хэвлэх юм бол тэрийг зах зээлд гардаг. Хэвлэлийн газруудад тоогдохгүй бол тэр зохиолын зохиолч бол ерөөсөө байгаа л байдаг л байхгүй юу? Тэр манайх чинь болохоор хэвлэлийн газар нь одоо нэг Монголын систем чинь ер нь тэгэл юмыг л нэг хялбарчласан арай өөрөөр л авдаг шүү дээ. Тэгэхээр хэвлэлийн газар дээр очиод бичсэн хүн нь өөрөө хэвлүүлээл яваад байгаа байхгүй өөрөө зараал ингээл торон тийцэн л бариад явж байгаа шүү дээ. Тэгээ яваад харцсан л нөгөө чинь болохгүй болчиход байгаа байхгүй юу. Хэвлэлийн газар нь аваад хэдэн 100 мянган хувиар нь хэвлээл орон даяар зардаг юм уу тийм. Хэвлэлийн компаниуд өөрсдөө бас гадны зохиолуудыг ингээд бүр яг өөрийнхөө нэрийн одоо би Монстрыг бол сайн мэдээд байна л гэдэг. Яг өөрийнхөө нэрийн дор одоо том гадны зохиолчдын романуудыг бол хэвлээд цувралаар ингээд гаргаад тавиад. Тэд нар ч бол бодлоготойгоор бүр зохиогчийн эрхээс нь одоо зохиогчоос нь эрхийг авж байгаа шүү дээ орчуулж байгаа. Тэгээд одоо манай нэргүй ах шиг орчуулагч нарт одоо хөлс мөнгөний төлж орчуулуулад тэгээд зарж байгаа шүү дээ. Тийм байгаа. Манай төвшөнд бол тэгэл яах вэ? Дотоодын Лосоодын хол тэгэл хэвлэлийн газартаа гэрээ хийж ер нь номоо зарж байгаа зохиолч ер нь хоорхон бахаа да. Ихэнх нь өөрөө хэвлүүлээл нэг ивент итгэх шаагаал нутгийн зөвлөл мөвлөлгээл. Тэгэл хэвлүүлээл зараал явж байгаа шүү дээ. Ям тавг найрагч асууя. Та хамгийн сүүлд одоо өөрийнхөө бичсэн шүлэг найраг дээр ер нь шүүмжлэл хэр сонсов? Гэж ер нь хамгийн их шүүмжлэл сонсч ирсэн зүйл одоо юу гэдэг хүмүүс шүүмжлэл гэхлээр зэрэг одоо өөрийг нь муулж гин гэдэг юм уу өөрийг нь үүсгэж гин гэдгээс илүү энэ миний одоо хооштой ажилд хэрэгтэй юм энэ миний одоо хүрэх гэсэн санаанд бас нэрэ гэж ингэж тусгаж авах санаа оноо юм шүү гэдгээс илүү эсрэгээр ханддаг болчоод байгаа бас нэг хэсэг байна. Та жишээ нь одоо шүүмжлэлд яаж хандж чинь яаж шүүмжлэвч. Гэхдээ одоо зохиол судал шүүмжийн энэ шүүмжийн хүрээний одоо залуучууд нь бол хотон зэрэгт миний үеийн найз нөхөд уран бүтээлийн дотны харилцаа холбоотой юм байдаг. За ингээд ахмадууд нь болохоор зарим нь багш, зарим нь одоо миний хүндэлж явдаг ах нар байдаг ингээд. Тэгээд ингээд уулзч үчээр ярингууд тэр чинь ингээд хэлчихэж байгаа юм л да. За чиний тэр шүлгэн дээр тэр бол их боломж юм байна. Тэр чинь харин нэг сони юм билээ шүү ч гэдэг юм. Ийм маягаар зүгээр одоо нэг шүлэг ингээд шүүмжлээд энэ шүүмж гэдэг юм бол одоо бас их өөр болчиход байна. Өөрөөр хэлбэл түрүүнд одоо ингээд энэ манай судлаачид бүгд хэллээ шүү дээ. Шүүмж бол яваад байна гэж. Тэгэхээр энэ шүүмжлэгч нар ажил хийхгүй байна. Шүүмжлэгч нар муу ажиллаж байгаа учраас сайн зохиол гарахгүй байна гэдэг бол ерөөсөө энэ сайн зохиол бичиж чаддгүй хүмүүсийн өөрсдийнх нь яриа байхгүй. Яг гэвэл энэ хүмүүс ингээд шүүмжлэл одоо ингээд Батсуур одоо юу гэдэг энэ хөр доктороос авах Галбаатар багш зэрэг шүүмжлэл одоо баавууд гэж ингээд бүгдийн шүүмжилсэн шүү дээ. Тэгээд тэр шүүмжил дотроо болвол тэр шинжилэл хийгээд уламжлал одоо ахиц дэвшил өөрийгөө давтсан давталт хийгээд доош урууд зуруудалтын тухайд бүр тодорхой хэлсэн байх бүгд. Бусад нь юу гэхтэн зэрэгт нөгөө муу зохиол бичдэг улсуудын зохиолыг энэ шүүмжлэгч нар авч шүүмжилдэг байхгүй.
Тэгэхээр шүүмжлэгч нар ажиллаа хийхгүй нэ гэд. Энэ хар мянган юм гарч шít. Хуучин цагт яагаад энэ хүмүүс одоо зохиолын шүүмжлүүлэхийг хүсдэг байсан гэхдээ зэрэгт бол социализм үед бол ингээд нэг томхон доктор одоо жишээ нь Галбаатар доктороор ч юм уу хоёр доктороор нэг шүүмжлүүлсэн л бол тухайн тэр залуу уран бүтээлч ч юм тэр уран бүтээлч их нэр хүнд асар өндөрч шийдэгддэг байсан байхгүй. Хуучин бол тийм эсэ одоо ч тийм. Тэгэхээр тэгж шийдүүлэхийн тулд нөгөө хүмүүс чинь ингээ хүсээд идэг. Тэгэхээр эдгээр нь нүдэнд торхон байхгүй болохоор үздэг байхгүй тэрийг нь. Тэгэнгүүт шүүмжлэгч нар ажиллаа хийхгүй байна. Сайн зохиол гарахгүй байна гэж. Сайн зохиол гарч л байгаа шүү дээ. Гардгаараа гарч л байна. Бөөгийн домог гэдэг одоо мармаа гарлаа, шүгдэн гээл гарлаа. Баудар жирийн наргийн бүтээлүүд гээл гарч л. Эрдэнэчрийн бүтээлүүд, Батөгийн бүтээлүүд, хүмүүс залуучуудын сайхан бүтээлүүд гарч л байна. Бүгдэнд нь одоо ингээд энэ шүүмжлэгч нар ингээд шүүмжилж л байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг тийм юу гэдгийг нөгөө галаа өгшөө хэлдгээр цаанаас бурхнаас өгөгдсөн өгөгдөл буюу авьяас багтаа төрчихсөн мөртлөө зохиолч болох их хүсэл давтсан ийм нийгмийн үер байгаа юм. Нэгсэг тийм бүлэг хүмүүсийн. Тэрэндээ бүр үнэж авсан, насаараа үнэж авсан өгдүүдээс хавуулаад өнөөдөр одоо тэр холыг мөрөөдөж байгаа тийм залуучууд хүртэл ийм бүхэл бүтэн ийм өөрхөн фронт байгаа. Тэр фронтод түрүүний Батцуурын хэлдэг шиг өөрийнхөө мөнгийг барьчаад дурын хэвлэгтэр очиод намаа хэвлүүлчихэнгүүт өөрөө таргаа авчиад тэгээ би нэг агуу юм битсэн шүүмжлэгч нар дуурахгүй байна. Ингээ шүүмжлэгч нар юу ч хийхгүй байна гэж ингэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ судал шүүмжийн хувьд бол би бол харин харьцангуй юу. Зүгээр миний өөрийн хувийн бодол бол юу гэхээр одоо нийгэм цаг үе нь бол өөр болж тэгэхээр энэ миний хувьд бол одоо ингээд зохиол дотрууга тэр их гоё шин соргогч гэдэг юм уу тухайн зохиолчийн одоо нэг өөрийнх нь ололтууд байна шүү дээ. Аль болох тэрийг товойлгож гаргаж өгдөг ийм маягаар одоо энэ уран сайхны шүүмжийг бичвэл зүгээр юм уу гэсэн миний бодлого юм. Хуучин цагт бол яг нөгөө төрөний хэлдэг ёстой төрийн одоо нэг гар нь болол одоо ингээд нэг үзэл суртал байсан бол одоо тэр мууг хэлээд барахгүй. Тийм учраас үнэхээр гайхалтай сайхнуудыг ингээд товойлгож өгье. Тэгээд товойлгох тогтоос зэрэгт хүмүүс нь тэр шүүмжийг уншиж байна. Одоо шүүмжлэгчдийн бичсэн шүүмжийг бүгдээрээ уншиж ингээл ярина. Бүр ингээ болог одоо энэ захим ертөнц орчин гэд тэнчдэж шүү дээ нэг рүүгээ шидээд ингээ татаад уншаад тэгэнгүүтэн тэр ном нь ингээд гүйлгэн ихсэж нэг үл ихсэж байна. Тэгээ сайн номууд байна. За бид хэсэг хугацаанд завсарлаад студид эргээд уулзсан. За бид яг үнэхээр энэ шүүмжлэгч нар өөрсдийнхөө бичсэн тэр судлаа шүүмжлэлийг олон нийтэд хүргэж хэрч чадж байгаа юм. За олон нийт эргээд тэр шүүмжлэлийн дагуу тэр утга зохиолт бас тэр бүтээлд яаж хандж байгаа юм бэ гэдэг энэ асуудлын хүрээнд за эргээд бас яг үндсэн сэдэв болох судлаа шүүмжлэлийн талаар хөрөлдөх болно. Ингээд нэвтрүүлэгт хамтаарай. Та бүхэнд амралтын өдөр бүр хүрдэг физик харцгааны хэлцүүлэг үргэлжлэн танд хүрч байна. За энэ удаад бид студид эрхэм зочдыг урьж та бүхэнтэй утга зохиолын шүүмж судлалын талаар хөрөлдөж байгаамаа. Ингээд би сая дөнгөж бас нэвтрүүлгээ төр завсарлахтаа хэллээ. Нэвтрүүлэгтээ хамт байгаарай гэж. Тэгээд сая бас нэргүй орчуулагчаас шүүмж хүртээ сууж нэвтрүүлэгтээ хамт байгаарай гэж хэлэх нь өөрөө бас хэр зохицтой юм бэ гэдгийг бас энэ адилхан хэвлэл мэдээллийн салбарт надтай хамт мөр зэрэгсээ ажиллаж телевизийн сэтгүүлчид нэвтрүүлэгч нар маань бас анхаарах хэрэгтэй юм байна шүү гэж өөрөө бас шүүмж хүрсэн үний хувьд та бүхэнд хэлээ ингээд бацаахаа асуудал асуун тэ. За энэ Батхыг доктороос сүүлийн үед залуучуудын шинэ орж ирж байгаа залуучуудын номыг шүүмж бичдэг тэ бас шинэлэг талдаас нь илүү соргог хүлээж авдаг байх гэж хүлээж авдаг гэж би одоо боддог юм аа. Тэгээд уламжил талаасаа энэ бас харьцангуй жоохон дутмаг орхиж шинэлэг талыг хэд тавьж үздэг юм болов уу гэж тодорхой хүрээний одоо хүмүүсийн ойлгос тийм байдаг. Тэгээ энэ тал дээр та өөрөө ямар байрсартай ямар бодолтой юм бэ? Нийгэм өөрөө тэр чигтээ шүүмжлэл байхгүй юу? Жишээ нь чи сая эхлэл өгүүлбэртээ 7 удаа бас гэж байгаа байхгүй. Тэ? Бацаахны асуултан дээр жоохон гэдэг үг явж байгаа байхгүй. Монгол хэлэнд жоохон гэдэг үг байхгүй, жаахан гэж үг. Тэ? Тэгэхээр хүний нийгмийн энэ амьдрал өөрөө тэр чигтээ харилцаанаасаа бид нар шүүмжлэлт зүйлүүдийг олж харж байгаа юм. Тэр шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлдэг боловсролын тогтолцоо манай энэ тогтолцоонд байхгүй. Байхгүй.
Тэр шүүмжил сэтгэлгээг хүүхдүүдийг бүр тэр дунд сургуулийн бага ангид байхаас нь сэтгэлгээ хөгжүүлснээр зөвхөн юм бүхнийг өөнтөглөн хардаг хүн биш. Харин альва юмны бодит зүйлийг өөрийнхөө үзэл санааны өнцгөөс түүн шүүмжилттэй ханддаг тийм сэтгэлгээ нийгэм дэлгэрсний дараагаар заа юу нийгэмд хүчтэй бий болсны дараагаар бид нар одоо энэ мэрэгжлийн шүүмжлэлийн тухай ярина. Нэгдүгээрт. Хоёрдугаар тэр нэргүй ахын үгэн дунд байна те. Яагаад цэнгийн эрдэн шиг зохиолж онцгойрон товарж гарч ирэхгүй байгаа юм бэ гэж. Энэ цаг үе мэдрээ. Энэ Монголын утга зохиолын өнөөгийн цаг үе бол ижилхэн хүчтэй тэнцүү зохиолчдын үе. Нэг үгээр л шүү дээ. 90-ад оноос төрж гарч бий болсон Монголын утга зохиолд одоо эд туурж байгаа. Яг ижилхэн хүчтэй авьяаслаг ийм төрмөл байгалийн үгтгүнтэй зохиолчдын үе байхгүй юу. Эднэр биш тийм ээ тодорхой цаг хугацааны дараа хинэн хинбэ гэдэг нь бол бусдын нүдэн дээр нэг тийм амархан ил болчихгүй. Ягаад гэвэл оюун санааны өрсөлдөө явж шít. Оюун санааны өрсөлдөө явж шít. За нөгөө талдаа бол захын дууны үгнээс бол бид нар тэр нэг шүүмжлэх гээд байгаа, муу хэлэх гээд байгаа зүйлээ олж харж болно. Чи сайн жишээ нэгсэн те. Зүсэр бороотой тэнгэр цэнкэртдэггүй л байхгүй юу. Зүсэр бороо бол хідэн өдөр хоногоор зүсэрч орсон бороо. Тэ хаанаас нь чи цэнкэр харах юм. Бүрхэг тэнгэр чинь бүрхэг л өнөөс тэ. Гэх мэтлэнгээр ингээд биднэрт бол шүүмжлэх зүйл зөндөө бай тэ. Гэхдээ юуг шүүмжлэх үү? Яаж шүүмжлэх үү гэдэг нь асуудал. Нийтээрээ мэдж байгаа 7 буудлын биш чагунц 60 нийтэн настай чагунц мэдж байгаа зүйлийг мэрэгжлийн шүүмжлэж яах юм бэ? Бидний мэрэгжлийн оюун санааны дэвшин, мэрэгжлийн ёс зүй тэнд ч нэг юм байна шүү дээ. Тэгэхгүй бол яах гэж энэ салбарт үсээ өгтээж бодлоо шатаж явж байгаа юм. Тэгэхээр энэ бүхнийг ингээ эргцүүлээд бодоод үзэх юм бол аливаа нэгэн ухар юмны шалтгаан өөрөө бууж бат цаахны асуулт руу орж байгаа юм. Яагаад миний хувьд бат цаахны асуудал руу орж байгаа гэхээр шүү дээ. Тэгтээ тэргүй утга зохиолын амьдрал бол өөрөө уламжлал шинжилгээ харьцаа мөн. Нэг үгээр бол харцангуй уламжлал үгүй шинжилэл байхгүй гэдэг тэр томьёолоор навж үзэх юм бол гэхдээ зүгээр ингээ харах юм бол нийгмийн амьдрал ингээд өөрийнхөө зүй тогтлоор явж байгаа. Тэ мэдээж тэнд гажуудал бий те. Асар олон гажуудал бий. Тэгтэл альва юмны шин эргэлт гэдэг шин үе гэдэг өөрөө өөрийнхөө үзэл санааг, өөрийнхөө амьдралын төлөвшлийг, өөрийнхөө ертөнцийг бий болгоод гараад ирдэг. Энэ зүй тогтлыг бид нар бүх нийгмийн харилцаан дээр ингээ анзаарж байгаа. Бүх цаг 90 зуунуудын хувиралт өөрчлөлүүд дээр анзаарж байгаа. Энд чинь бол тодорхой байхгүй юу? Тэнгүүт нэг ийм юм байна. Яагаад залуучууд чухал байгаа юм те? Яагаад залуучууд чухал байгаа юм? 80-ад оны үед бол манай утга зохиолд бол яруу найргийн шүүмж бол маш их хүчтэйсэн. Анзаараар ингээл ерөөсө хүүрэн зохиолчдын тухай нэг ярьдаггүй байсан те. Гэтэл 90-ад он бол залгаад бас хүчтэй төрж гарсан яруу найрагчтай үе тийм үү те. Ингээ явцсан. Тэгсэн чинь нөгөө уншигч гэдэг байгаа юм л да. Нөгөө уншигч нэг үгээр бол зохиолчдын бичсэн зохиолыг хүлээж авж байгаа тэр хэсгийнх нь те. Би сүүлийн үед кино цуврал шүүмжиж байгаа. Миний өмнө утга зохиолын тухай бичиж байсан шүүмжүүдийг тийм үү энэ сошиал төвшөнд те энэ интернет ертөнцид хүлээж авч яасан хэрэглэгчдийн тоо кино шүүмж бичихснээс хойш хэд дахин нэмэгдсэн. Нэгэн байгууз те тэр цагт бол яруу найргийн үнэлэмж, яруу найргийг сонирхдаг нийгмийн сонирхол бол юм байсан. Одоо нөгөө нэг техникийн хувьслыг тийм үү альва урлагийнхаа нөгөө нийтэд хүрэх боломж хязгаарыг дагаад кино урлаг ч юм уу те тийм урлагуудыг гэрэлхийлэх хүсэх сонирхох тийм залуучуудын оюун санааны эрэлт бий болцсон. Гэтэл кино шүүмж гэж манад бол байхгүй. Театрын шүүмж байхгүй. Драмын театр нэг л олон жүжиг тавиад идэх тий. Тэрийг өөрөөсөө тойрж бага шагналавал тэгчээд өөрөөсөө тэр жүжигээ үл ертөнцид байхгүй жүжиг гэж томьёолоод тий. Тэгэхээр тэрэн дээр мэрэгжлийн шүүмжлэгчийн өмнө нь дуу хоолой өгүүлэгдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо ингэж байгаа. Энд сууж байгаа нь эсвэл ингэж байгаа тий. Зөвхөн өөрсдөө утга зохиолын шүүмжлэгч гэж бодоод байгаа байхгүй юу. А бид нар бол ерөөсөө нийгмийн шүүмжлэгч байх хэрэгтэй. Энэ нийгмийн соёлын харилцааны оюун санааны амьдралын шүүмжлэгч байх хэрэгтэй. Тэхийн тулд бол одоо бид нар өөрсдөө хөрвүүлж эхлэх хэрэгтэй. Энэ балаа олон монгол кинонуудын хинэн юу юм бэ, тэрний юу юм бэ гэдгийг бид нар дуурай л да. Манай үзэгчид тэрийг үзээд тийм ээ тэр киноны араастай үхэн шүлгэнтэн адал гүйдгээ болий гэдэг ч юм те. Тэгэхээр өөрөө бид нэр харилцаагаа өөрөө нийгмийн энэ идэвхтэй төвшөнд сонирхолтой төвшөнд оруулаад ирэх юм бол тийм үү те. Галаа багшийн хэдэн жилийн өмнө ярьжсэн шүүмжээ үнэлээ. Шүүмжийнхээ бүтээлүүдийг бүр ингээд
те тодорхой бүр те тэдэн төгрөг те ийм болгоё гэх. Тэгээ бид нар өөрсдийнхөө амьдрал зах зээлээ боддог, харилцаагаа боддог гэдгийг бол одоо бидний тэр хэрэлттэй зүйлүүд нь, эрэлттэй зүйлүүд нь ороод ингээд эхлэх юм бол магадгүй энэ бол хамгийн нийгмийн эрэлт хэрэгцээтэй салбар гэж би дотроо бол боддгийн. Тэгэхээр бид нар хамгийн гол нь зах зээлээ мэдрэх мэдрэмж, нэг үе соёлын харилцаагаа мэдрэх мэдрэмж, ер нь уран зохиол гэж юу юм бэ? Яг нариндаа бол авьяастай хүмүүсийн өрсөлддөг зах зээл байхгүй юу? Зах зээл байхгүй юу? Тэгэхээр тэр зах зээлд юу хэрэгтэй вэ гэвэл зах зээлийн эдийн засгийн харилцааны зохицуулалт хэрэгтэй гэдэг шиг соёлын зах зээлийн харилцааны зохицуулалт хэрэгтэй. Тэр соёлын зах зээлийн харилцааны зохицуулалт ямар нэгэн норвын алтан уйг ямар ч хэрэг байхгүй. Яг юу хэрэгтэй? Тэнд нэгдүгээрт тийм шүү дээ тийм ээ. Нэгдүгээрт мэрэгжлийн шүүмжлэгчдийг бэлдэж гаргах тогтолцоо хэрэгтэй. Боловсролын тогтолцоо хэрэгтэй. Хоёрдугаарт тэр салбарт байна шүү дээ тийм ээ. Ажиллах, эргэлт буцалтгүй ажиллах чин зүрх сэтгэлтэй залуу хүмүүс хэрэгтэй. Залуу хүмүүс хэрэгтэй. Тэгжээж тэд нар нөгөө цаг үеэ мэдэрнэ. Одоо бидний үеэс илүү өнөөгийнхөө эргэлтүүдийг анзаарна. Тийм үү, соёлын харилцааны болоод утга зохиолын амьдрал дах харилцаануудыг анзаарна. Би бол тэгж өөр өнцгөөс нь харддаг. Бас нөгөө талдаа, давхар нөгөө талдаа бол нэг юм байна. Манай утга зохиол хөгжиж байгаа юу? Хөгжиж байгаа. Тоолж үтсэн шүү. 1997-оос 98 он шилжих тэр жил тэр эдийн засгийн маш хэцүү цаг үед байж тийм ээ. 22 ном хэвлэгдсэн. Ердөөсөө зохиолчдын бүтээл 22. Одоо бол 200 мянга барах хөтөлж байна. Хэрвээ нөгөө тооноос чанар шилжих хууль гэдэг тэр нөгөө түгээмэл томьёолоор авч үзэх юм бол энэ хөгжил мөн үгүй л мөн. Тэр 200 мянган номон дотор тийм үү те гарцаагүй монгол уншигчийн өнөөгийн энэ хүсэж байгаа тэр зүйлийг хүсэж байгаа монгол уншигчийн оюуны хэрэгцээг хангах хэмжээний оюун сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн маш олон зохиол бий. Маш олон зохиол. Оюун сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн гэд тэрнийг яаж одоо масс гэдэг юм уу? Та бүхэн бол яг энэ салбарт байгаа хүмүүс учраас өөрсдийнхөө бүтээлийг мэдээд байна. Энэ ийм зүйл хэлээд байна гэд одоо юу гэмдэ өндөр түвшний уншигчид учраас та бүхэн өөрсдийнхөө тухай яриад байна. Гэтэл энэ тухай чинь яг үнэндээ одоо шүгдэн уншаад ойлгохгүй байгаа асар олон залуучууд байна. Яг юу илэрхийлээд байна? Яг юу одоо илэрхийлж тэр нэг мөрдөгч залуугийн дүрээр юуг тэрний өвөг эцгийн түүхээр гэдэг юм уу юу хэлэх гээд байгаа гэдгийг ойлгосонгүй гэд ярддаг залуучууд олон биш. За. Хөтлөхүүн гэдэг нийгэм биш үү? Манай энэ соёлын харилцаанд байхгүй болсон. Ер нь соёлын бодлого нь ч бай заа те. Соёлын боловсрол нь ч бай те. Тэр соёл зүтгэж байгаа хүмүүс нь байж тийм ээ. Энэ одоогийн оюун санааныхаа төвшинг уг нь хөтлөж явах хэрэгтэй байхгүй юу те. Тэгэхээр та нар юу хүсэж байгаа юм биднээс? Одоо энэ олон түмэнд таалагдах тэр зохиолыг бичээд өгөөч ээ. Тэ. Тэгээ тэд нар чинь уншаад алгаад ашигладээ тий. Тэгээ тэрийг та нар шүүмжлээд өгөөч гэгээд хүсэж байгаа байхгүй юу. Бид нар тийм хүсэл байхгүй байгаа байхгүй юу. Бид нар бол тэр чирж яваад өвшөнд нь үгэн дугрыг. Чирж яваад өвшнийг нь хэсэг чихэнд нь үгээ хүргийл гэж бодож байгаа болохоос биш. Тэр дагадгийн дагаа доош ороод явах юм бол бид нар энэ оюун санааны амьдралынхаа хувьд юм те 90-ад оноос хойш энэ бүтээсэн материалыг энэ гэлбааныхаа соёлтой адилхан бид нар тийм гэлбааны урлаглуул орно. Хит ихэмсэг байна гэж надад бол тэгж харагдаад байна. Бид бол их мундаг хүмүүсээ. Тэгээ та нарын ойлгохгүй байгаа ямиг бол бид ойлгоод бид бол энэ төвшөндөө байсаар дуусна гэж үзгээд байна л та. Энэ бол одоо чинь нэг юм ярил л да би. Түрүүнд одоо кино шүүмж бичиж байна. Одоо сүүлийн үед бол түрүүнд кино шүүмж бичиж байна гэдэг ярьлаа шүү дээ. Бат гэж доктор тийм ээ. Сүүлийн үед бол одоо кино маш их гарч байгаа шүү дээ. Монгол кино. Энэ дунд зохиолч зохиолыг бичсэн кино байхгүй шүү. Ингээр чинь л одоо яах юм бэ? Нэг хошуурлын жүжигчин ч юм уу? Нэг найруулагч ч юм уу? Нэг дуучин ч юм уу очиж зохиол биччихдэг. Тэгээ кино болгоо гаргацдаг. Зохиолч зохиолыг бичсэн кино л байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь л одоо бид нар тэгээд тэр одоо юу гэдгийг зохиолч биш хүний бичсэн кино зохиолыг мэрэгжлийн шүүмжлээд өг гэж яардаад байна гэдэг чинь бол бас хэцүү асуудал байгаа байхгүй. Миний хамгийн залуу шүү. Хамгийн сүүлийн шүүмжүүл зүүдэн чоромгүй пошик гэдэг нэртэй. Би тэр киног үзсэн. Наранбаатарын зүүдэн чоромгүй явдал гэдэг кинод бичсэн. Тэ? Тэр зохиолыг бичсэн зохиолч те бүр харамсмаар байгаа байхгүй залуу хүн те. Залуу хүн утга зохиолын амьдралд ингээ хөл тавиад ороод ирж байгаа юм те. Тэр хүний 4-5 жилийн өмнөөс хийж байгаа жүжиг киноныхын зохиолуудыг үзээд те. Одоо би бол бүр үгээд уурхаас аргагүй байдал төрж байгаа байхгүй. Тэ. Яасан бөхөр одоо манай энэ кино урлагийн за кино те ер нь дараамж шалгаагүй штэ. Ер нь бол одоо зохиолч бас байгаа те. Энийг хуулбарлах уу гэдэг нэг мундаг юм байна. Тэр канон дох сэтгэлгээ.
Бид нар уг нь одоо энэ дээр л жинхэнэ нэг те зохиолчийн тэр ёс зүй талаас нь те 90 талаас нь бол бид нар дуурах хэрэгтэй. Бүх зүйлээр энэ бол хамааралтай. Хамгийн залуу судлаачаас асууя. Хүмүүс өөр өөрсдийнхээ байр суурийг илэрхийлээ. Залуу хүний хувьд юу яах ёстой гэж үзэж байна. Би яг их сургуулийн оюутан л дээ. Гэтэ яг өнчин хүүд үгүй гэдэг шиг те. Яг багш нарын дэргэд суугаад яг энэ цугал ярихад зүгээр түрүүн хэлж чинь зохиолч биш хүний зохиолыг шүмжлэгч шүмжлэх гэж шаардаад байх зүгтэй асуудал биш үгүй юу те. Гэтэ яг үүндээ тэр зохиолч юм уу тэр зохиол төр шүмж гарахгүй байна, юм ярихдахгүй байна гэдэг бол өөр бас нэг бодлын шүмж аахгүй. Огт ярихдахгүй байна, огт танигдахгүй гэдэг чинь өөрөө шүмж болчихж байгаа байхгүй. Тэр хүн ярихдахгүй гэдэг тэр өөрөө маасан төвшинч гэдэг ямар нэгэн төвшөнд байгааг нь илтгэж байгаа хэрэг байхгүй. Тэр үгдийн одоо бидний залуу үеийн гэдэг юм уу тийм хүмүүсийн харж байгаагаар бол зүгээр аюур цан үлдээдэг гэдэг юм уу тиймэрхүү чиг баримжаа ингэ явж байгаа ч гэсэн хамгийн гол нь одоогийн яг хэвлэл мэдээллийг хэрэгсээр ч гэдэг хамгийн гол нь тэр нэг уран зохиолыг яруу найргийг хүртэж мэдрэх тэр нэг төвшинч гэдэг юм уу тэр нэг юу нэг өөр болчихчихлээ. Тийш одоо ямар нэгэн одоо яг сүүлийн үеийн бичиг яруу найр гэдэг юм тийм нэг зүгээр ингээд араад яваар сонсоод телевизээр ингээд уншиж байгааг сонсоод мэдрэн гэж айгүй хүндрэлтэй. Заавал бичгээр харж иж бичснийг уншиж иж ингэж дагаж уншиж ингэж маш сайн 2 3 ч юм уу дахиж нэгсэлж иж тэрийг мэдрэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгвэл зүгээр нэг удаа сонсоод өнгөрөх ч юм уу тийм байдлаар мэдрэгддэг яруу найргийн уран зохиолын түвшин бол өөр асуудалтай болж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг үүнд тэр нэг унших бичих хоёр тал дээрээс ялгаа гарч ирж байгаа шүү. Тэгэхээр илүүтэй их унших ч байдаг юм уу те ямар зохиолыг унших уу гэхээр сонирхолтой тэгэл яг л бичих унших хоёр дээр л асуудал яригддаг шүү. Би ингэж амар олон хүмүүс хэлдэгтэй, маш олон хүмүүс хэлдэг. Одоо 1% авьяас 99% бол хичээл зүтгэл байдаг юм аа гэж. Гэтэл түрүүн бас авьяас бэлгээр энэ зүйл чинь тогтд юм аа гэж. Тэгэхээр үнэхээр одоо тэр авьяаснууд нь байна уу? Хөлмөрлөж чадахгүй байна уу? Дахиад л юу унших вэ гэдэг дээр хүрээл бидний одоо очихцыг юу унших вэ гэхэлэр зэрэг бид бол тэр мундаг одоо тэр оюун санааны чирж аваа хүмүүсийгаа уншина гэж шүүмжлэгчд нэлчин. Гэтэл мас хэнийг уншихаа мэдгүй байгаа учраас тэр доогуур одоо хин дуртайгаа авч уншаад тэр арилжааны гэдэг юм агуулгаар борлогдоод байгаа хүмүүст орлого оруулаа яваад байна. Гэтэл тэр хүмүүс өөр зүйл сурч мэдээд өөрийгөө одоо сүтгэж гэх юм да. Саяхан олон улсын мэдээгээр Орос албаны улсын ерөнхийлөгч Путин хүртэл хэллээ шүү дээ. Энэ дунд сургуулийн сурагч багшаагаа буудаж алсныг бол энэ Орос оронд ердөөсөө утга зохиол гэдэг зүйл утга зохиол одоо энэ бүтээлүүдээр залуу үеэ хүмүүжүүлээгүй харгаа илэрч гарч ирж байна. Америк үзэл гэдэг юм уу? Иймэрхүү мэдээлэл хийчлээ. Тэгэхээр бид одоо бас залуу үеэ хамгаалж үлдэхийн тулд яах ёстой юм бэ гэдэг тэр. Тэр сургууль бол Кембрижийн боловсралтай сургууль байхгүй. Тий. Тэгээ тэнд бол Оросын утга зохиол гэж үздэггүй. Тий. Тэгээ Путиний хэлсэн үгэн дотор л нэг үг байгаа шүү дээ, тий. Ерөөсөө утга зохиолын боловсралаа эргэж харахгүй л тий. Ямар хүн бэлдэж байна гэж тий. Яруу миний бодлоор бол одоо нэг юу байгаад байгаа юм л та. Юу гэхээр одоо энэ залуусын маань үгийн сан монгол хэлний эхлэлнийх нь үгийн сан хомсдсон байхгүй. Тэгээ эхлэлнийх нь үгийн сан хомсдоод эхлэхдээ зэрэг тэр чинь одоо үгийн баялгийг дагаад хэлхүйг дагаад тэр сэтгэлгээг дагаад мөн хэлхүйгээд ингээд заашгүй холбоотой асуудлууд байдаг юм шиг байна л та. Тэгэхээр л энэ дөрөвний тэр Батсуурийн хэлээд байдаг шиг бид энэ бүр бага насны одоо сургуулийн өмнөх боловсрал гэж хэлдэг тэр юмнаас л эхлэж л өөрчлөмөр юм шиг байна. Ерөөс. Одоо сүүлийн үед бол энэ яасан гэх зэрэгт бол ерөөс яг бичиг үсэг хэл соёл за дамаан уран зохиол монгол хэлний тал дээр бол үндсэндээ энэ төрийн бодлогын ч гэдэг юм уу буруу бодлогын ч гэдэг юм уу үндэ золиос болцсон шүү дээ залуучууд. 92 онд хамгийн анх 1-р ангид монгол бичгээр нь үзэл 4-р анги төгсгөт нь гинт кирилл бичиг ороод ингээл 92 оны тэр 1-р ангид орж исэн хүүхдүүд бол тэр үеийн төрийн тоглоом болоод тэр үеэс л эхлээл нөгөө зөв бичих үсгийн дүрм чинь байхгүй болсон байхгүй. Нөгөө нийгэм түүхийн шалтгаан заяа. Чи хүний мөн чанарын шалтгааныг орчоод байгаа байхгүй. Нэг үгээр л шүү дээ тийм ээ. Одоо эцэг хийх юм байна шүү дээ тийм ээ. Эцэг хийхээ суур одоо энэ хандлагаар заяа. Хэдхэн тэмдэгтэд заяа мессеж бичээд бие биеийн лүүгээ харилцаж байгаа тэр
хэлний харилцаа тий. Нөгөө төрж байгаа хүүхдүүдэд нэг үгээр бол одоо бидний хүүхдүүдэд галаа багш нэргүй ах эднэрийн ач зээнэртэй шүү дээ тийм ээ. Шууд юм төрөм шинжтэй болчихж байгаа байхгүй юу? Захын хүүхэд ямар ч андроид утсаар ингээд тоглож байгаа. Тэгэхээр энэ хүний мөн чанарын өөрчлөлтийг яах вэ? Дэлхийн нийтийн энэ одоо хөгжил дэвшлийн чиг хандлагыг бидний хэдэн монголчууд яаж чадахгүй. Яг үнэ. Энэ чиг хандлагыг авч хийж чадахгүй мессенжийн хэллэг одоо юуны хэллэг мессенжерийн хэллэг фэйсбүүкний хэллэг энэ энтрийг авч хийж чадахгүй нь ойлгомжтой тийм үү. Тэгэхээр энэний өөдөөс босоо байлгаж чадах Монголын ард түмнийхээ гэж яриа тийм үү. Сэтгэлгээ тэр босоо байж чадах юм юу вэ гэхээр өрдөө сайн уран зохиол. Би яагаад Эрдэнэг нэхэд байгаа юм? Би яагаад Нямсранг нэхэд байгаа юм бэ гэхээр тийм үү. Та нар хондоо залуучууд тэгж бод сугараад гарчна гэлээ. Тэгвэл тэр хооронд байсан одоогийн өвгцүүлч яагаад хийхгүй байгаа юм? Эрдэнэгээс ах настай болсон улсууд яагаад хийхгүй байгаа юм? Нямсрангаас ах настай болсон улсууд тэгвэл яагаад хийхгүй байгаа юм бэ? Өнөөдөр яахлаарэ хошин шогийн би угаасаа үгүйсэх үзэлтэй хүмүүлдэ. Би тэрнийг энэс нөөхгүй. Хошин шогийг яагаад хүмүүс бөөнөрө хошуураад байгаа юм бэ гэдгийг хошин шог сайндаа биш. Хүлээж авч байгаа массын чинь тийм үү? Ердөө хүлээн авах чадвар нь тийм байгаа байхгүй юу дээ. За тэр нэг юм яриад шүү. Тийм. За тийм л байна. Хүмүүс байна тийм үү? Уран зохиолыг тэр уран зохиол сайн. Тэр уран зохиол муу гэж хэлэхийн тулд өөрөө нэгдүгээрт нэг өвгтөн нэг юуг сайн бэ? Өнөөдөр тийм үү? Ахмад настай нэлээд сайн зохиолчин зохиол дотор тийм үү? Жууд сүйх хоёроо ялгадаггүй зохиолч байдаг байхгүй юу? Тэр нэг нь хэлэхээр их гомддгий. Тиймэрхүү юм байж байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр шүгдэн магтлаач гэж бодд юм. Аль эсвэл тэр хэн нэгэн тогт хоёрын юуг магтахын тулд тийм үү? Өөрсдөө хүлээж авах чадвар нь аюулгүй сайн байх хэрэгтэй. Тийм үү? Хиний уншигчийн уншигчийн хүлээж авах чадвар хаана ямар нөхцөл сайн байх хэрэгтэй вэ гэхээр Монгол нөгөө өнөөдрийн нөгөө уран зохиолын цагийг багасгаад байгаа. Монгол хэлийг байхгүй болгоод байгаа. Тийм үү? Тэгэхээр байна тэрлийн дижитал техниктэй ардсалдсан босоо үлдэж чадах зохиол биш чадахгүй байгаа нь манай л зохиолчдын л буруу. Яг үүндээ аваад үзэх юм бол би дахиад Эрдэнэг нэхмээр л байгаа байхгүй Эрдэнэг. За зохиол бол одоо ингээд хэн соёлын холбоотой уламжлалын холбоотой сэтгэлгээний холбоотой зохиолууд байна. Хамгийн энэ нөгөө тий уншигчд маань одоо ингээд нэг ядуураад байна гэж яриад байна шүү. Энийний чинь гол юмныхаа гэхээр нөгөө л боловсролын систем байхгүй юу? Тэр чинь л байхгүй болоод нөгөө хүүхдийн тарих зүрхэнд нэм хийж өгч чадаагүй гараад ирцэн. Тэгээ юм хүлээж авч чадахгүй шүү дээ. Энд чинь тэгээ би түрүүнд ярьж ялээ 92 оноос хойш Адаглал зөв бичиг үсгийн дүрмэг болгоо хайцсан. 92 оноос өмнө Осор Дамдын сүрэн нарын зөв бичиг үсгийн дүрмээр алдаатай бичдэг ганц ч юм байгаагүй шүү. Одоо бол дахын дураараа бичдэг болсон. Тэр чинь тэрний алдаа. Тэгээ сүүлд нь уран зохиолын цагийг багасгаад ингээд сурах бичих зохиохыг бүр одоо манай дунд говд гэхэд 4-10 жилдээ 4-10 жилийн нэг 4-р анги нь 4 өөр сурах бичгээр явж исэн түүх биш. Яасан гэвэл хэдэн хэвлийн компаниуд дотор нь тендер зарлаад сурах бичиг тэр боловсрол юм аваад ингээд. Тэгээд нөгөөдхий чинь ингээд уншсан тэр чинь хүн л нөгөө системтэй ингэж явж ингэж юм одоо юмыг орон зохиолыг ингэж ойлгож авах чадвартай хүн бүрдүүлэх гэсэн бодлого юм биш. Зүгээр л хэдэн хэвлийн үйлдвэр хэдэн хүүхдийн зохиолчд өнгө мөнгөний асуудал явсан шүү дээ. Энэ яасан бэ? Зүгээр л тэр хэсэг бүлэг хүүхдүүдээр тоглолцсон байхгүй. Одоо бүгдээрээ бид ихтэй сургуулиудын багш нар. Сүүлийн хэдэн жил одоо нэгдүгээр курст ямар инээдтэй хүүхдүүд ирж байна. Юу болж байна? Энэ бол тэр төрлөх мөн чанараас илүүтэйгээр энэ тэр төрлөх мөн чанар дээр нь суулгаж өгөх энэ сэтгэлгээ гэдэг юм чинь байхгүй болчиход байна. Энэ боловсролын нөгөө энэ тогтолцоо. Энэ тулгамдсан асуудлаас одоо гарахад хамгийн зөв гарц юу байна вэ гэдгийг бас та бүхэн мэдэх хэрэгтэй. Би бол та бүхний оюуны одоо төрийн түвшид одоо оюуны одоо их хурлын гишүүдч гэдэг юм төрийн түвшид дээр ойлгож хүлээж авч байгаа. Тэгэхээр энэ дээр бүгд зөв гарцны талаар ярьж үзэж болдгоо юм. Яа гэвч бидний хилцүүлэх юм цаг тулчаад байна л да. Энэ бол ондоо юм ярилцах хэрэгтэй юм шүү. Судлаа шүүмжлэлийг яах вэ гэж ярилцах гэдэг юм уу? Эсвэл ном хэвлэл. Үгүй зүгээр ер нь бол бидний шүүмжлэл за энэ нутаг зохиол уран зохиолын чанар муу байна гэдгийг л энийг авч үлдэх нь шүүмжлэгчдийн айран байна л.
Тэр айрам маань ямар хөвчтэй Бараг байна нэг юм дүгнэлтэнд хүрчлээ шүү дээ. Шүүмжлэгчдийн айрам хүчтэй хүчгүйдээ гол нь биш тийм үү? Сайн зохиол гарах юм бол тийм үү? Ард түмэн өөрөө шүүрээд лавна. Шаацгаа анаа суух үгүүд нь сайхан үг байгаа шүү дээ. Зохиолчт маань өөрснөө уугаа босгож байгаа. Шаацгаа нэрээ суучна. Тэр бол асуудал. За энэ үгээр бид хилцүүлэхээ ундраллаа. Энэ мундаг хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хийсэн учраас би одоо дүгнэлт хэлээд яхав. Гэхдээ бид ер нь хамгийн сүүлд за бүх хүмүүс маань бас санал нэгдэж байгаа гэж бид суур боловсрол хүүхэд залуучуудаас эхлээд тэдэндээ бас ямар хоол бэлдэж өгөх ёстой юм бэ? Оюуны хоолыг яаж бэлдэж өгөх ёстой юм? Ямар хоол авах юм тэрнэ гэдэг нь энэ бүх зүйлээр өнөөдөр ярилцахыг оролдлоо. Тэгээд үзэгч та бүхэн өөрсдөө бас өөрсдийнхөө дүгнэлтийг хийнэ. Зэтэй ямар ч байсан уран зохиол, утга зохиолын шүүмж судлал өөрсдөө одоо гарч байгаа бүтээл болгон дээр хүрэлцэхгүй байна гэдэг энэ зүйлийг хэлж ийн. За мэдээж бас тэр бүр хамгийн муутай очиж зуралдаад байвал тэр хэмжээгээр нийгмийн сэтгэл зүйд ороодчих учраас бид тэднийг чирж явах учраас шүүмжлэгч нар маань бас дээр орших ёстой байна гэдэг тухай чарлаа. Ингээд үзэгч та бүхэн өөрсдийнхөө дүгнэлтийг хийнэ. Амралтын өдөр бидэнтэй хамтаж 9 харцагныг хилцүүлгийг үтсэн үзэгч та бүхэнд гэлалаа. Ингээд студид маань бас амралтынхаа өдрийн цаг заваас хумслан байж хүрэлцэн ирсэн та бүхэнд талархъя. Та бүхний ажилд амжилт хүсье.